Хинтээ аймгийн Өмнөдөг сумын Сүхчамцын мөнх хоёр гэдэг юм байна. Энэ нутагт одоо мал аж ахуй хөөгд мал аж ахуй дээр одоо 30 хэдэн жил мал аж ахуй дагдаг. Тэгэл одоо энэ сайхан улсын авраг цод авсандаа одоо сайхан баяртай л бай. Тэргээд өнөөдөр энэ сайхан наадмаа хийгээд ингээд та бүхэн ч гэсэн одоо их баяр талархал сайхан болсондоо одоо талархал илэрхийлж байна. Та бүхэндээ. Тэгээд өнөөдөр энэ сайхан нутагтаа хэдэн мадаад ингээд явна гэх юм уу сайхан байна уу өнөөдөр. Намайг Батлын Нарантай гэдэг. Би Энтэй аймаг Өмнөдөг суманд төрсөн. Эхээсээ манайх 10-удаа би багтлаасаа хоёр дахь бид хоёр одоо хантайгаа суугаад одоо хоёр юу хантайгаа суугаад одоо тэгээд хоёлаа 94 онд хоёлаа айл болж амьдраад тэгж яваа. Тэрний хойш 2008 онд мягт малчин болоод 2014 онд сумын сайн малчин. Тэгээ 2016 онд аймгийн сайн малчин болоод тэгээд тэрний хойш 2025 онд провинцер гэдэг цол тэмдгийг аваад тэгээ 2026 онд улсын авраг гэдэг цол тэмдгийг ингээ өнөөдөр аваад ингээд амжилттай ингээ сайхан хөдөө олон нутагтаа мадаад ингээд хантайгаа сайхан ингээ амьдраад болж байна. Анхуул одоо цөөхөн малтай байсан. Одоо бид хоёр одоо анх тусдаа гарахтаа 100 гаруй тонны матал байсан үе. Тэгээ хөр ихт нэг 10 хэдэн хүртээ адуу бас нэг 10 хэдэн адуутай байж байгаа. Тэрийг өсгөөд бас сахаар найдын малыг бас харж ирсэн. Тэр мөрий юугаар тэгж яваад малаа өс тэгж тийм амьдралаар явж байгаа л малаа өсөж үзүүлээд өнөөдрийн энэ амьд улсын аврах цолонд хүрээ явж байна да. Малчин хүний том бахархал бол одоо ингээд хөдөө орон нутагт одоо малынхаа ашиг шимээр одоо ингээд амьдраад явна гэдэг чинь бол хүн сайхан ашиг шимээр амьдраад өнөөдөр тэгээд ингээд явж байна. Одоо байгаль зуудтай үед бол бас хөдөө бас хэцүү л үед. Тэгээд гол нь тэрийг одоо шантрах юмгоо тэгээд тэрийг даван туулаад тэгээд өнөөдөр яваад одоо өнөөдөр энэ амьдралд ийм улсын аврах гэдэг энэ сайхан цол тэмдгийг аваад ингээд явж байна да. Энэ одоо тэгэхээр одоо малын одоо гол нь таарах өвч гол нь сайн ахуулсан мад одоо малын ашиг чимээр одоо тэгжил одоо тарах хүчийг л одоо гол нь сайн авч өвлийн онд орлтыг сайхан авч орох зүйтэй. Тэгсэн үед малыг бол малаа явах амьдрал тэр байсан. Тэгэхгүйгээр малыг одоо залуучууд ч одоо бас хашаагаар нь хашаад одоо тэгээд явах юм бол тэг мал бол одоо бас нэг үр хөтөлөө өгөхөр бас таарах юм даа л гэж би хэлэндээ. Малаа одоо аль болох тооноос одоо чанаржуулах нь зүйтэй гэж боддог. Одоо ер нь нэг яманаас авсан одоо ноолуурын ашиг шим гэдэг одоо өндөр байх хэрэгтэй байдаг. Малыг одоо ерөнхийдөө килограмм махны одоо килограмм гэдгийг одоо бас нэг гайгүй уц ухан тавьж л одоо үйлдвэр усаагийн сайжруулах жишээ тийм юмтай байж одоо манай хөдөөний 5 засны цааныг л одоо гарах гол нь харах гэж л одоо байдаг. Зүгээр тоо чанаргүй одоо мөнгө болохгүй мал бол одоо баргаж хөдөө бол бас хэцүү шүү дээ. Өвхөрч гэсэн одоо тэгээд таваарлаг үйлдвэрийн одоо сайн үйлдвэрийн бухнаас одоо сайн одоо махан чигчэглэлийн одоо өвхөр эсвэл сүүн талын одоо сайлын талын одоо үний одоо гол нь чанар тийм юм дээр л одоо малын чанар гэдэг одоо тийм л үз одоо хөдөө 5 цаасны цааныг харна да. Малыг одоо мална гэдэг бол гол нь тарах хүчийг сайн ахуулна. Одоо бол ер нь одооны залуучууд одоо малын тархыг нэг ахуулахгүй өөхөн тархыг ахуулаад
одоо махан чиглэлийн одоо тарах гэдгийг одоо ахуулахгүй. Тэрнээс болж одоо өөх гэдэг чинь бол одоо нэг жоохон өөхний хүч авдаг. Тэр нь өвлийн цаг хүйтэн болохоор өөхнийх нь одоо юу ганц 2 хоногийн хүүтэнд байхгүй болдог. Тэгэл ашиг шимээ өгөхөөр таарал. Манай 2 хүүгэл ер нь тустай хоёлаа өөртөө доолоод малдаа ингээд тустай өөртөө амьдрал залгасан байгаа. Наалгаар авч байгаа. 2 охин маань нэг нь 12. Энтэй амин гэрлэн 1-р сургууль 12-ийн анги төгссөн. Баг маань болохоор энэ сум нутагтай Ордон баян 4-р анги төгссөн. Одоо ингээд намар 5-аар хорхон байгаа. Ингээд ийм 4 хүүхэдтэй ингээд өнөрөтгөн болоод явж байна. Тэгээд 2 аав ээж маань бас малтай бас л аав ээжээсээ сурсан шүү дээ. Ер нь өгдөө их эрт босно. Өгдөө өөр ингээд орон юу хараа бүрий хүртэл нэг ажилдаг. Тэгээд ээж аав маань ингээд ажил эрт босч бай, ажлыг сайн хийж бай. Ер нь сайн хөдөлмөр хичээл зааж сургасан. Тэгээд ээж аавхаа юугаар дээрээс бас өгдөө эрт чи орооч ер нь тэгээ бас ороо харыг бүрэл бас мал хаад хэлэл явна. Тэгээд ороо үдцэгсэн бас малчин хүн чинь шин хон тэнгэр юм хаад хонья маань бас тэ ажилтай шүү дээ. Тэнгэр буухад шуурхтай цастай үйдэл тэнгэр сайхан юм дулаан тэрний хайтар хүнд ажиллаж шээ. Сураад ирсэн ажилладаг үед тэгээд өдөр болон давтан хийгээд явдаг ажил. Энэ 2 хүүхдээ одоо анх хоёулаа манай 2 хүү ер нь хоёулаа сургууль төгсөөд одоо тэгээд ер нь хөдөө цэрэгтэй яваад цэргээс хадагж ирээд яахт нь хоёулыг нь мал дээр гаргаад өөрсөнд нь мал тасаж өгсөн. 500 хоня 500 хон аль-алинд нь 500 хон тасаж өгсөн хоня маань ийс. Тэгэд манай 2 хүү тэрийг өсгөж үзүүлээд өнөөдөр нэг нь сумын сайн малч нэг нь мянхт малч. Ингээд ийм амьдралтай ингээд малаа өсгөж үзүүлээд ингээд өндөр хөдөө залуу малчин болоод ингээд явж байдаг та. Одоо манай ер нь өөрсдийн төрөл саданд хийсэн энгийн усыг хэдэн айлыг малжуулсан. Зарим ч одоо малаа сайхан өсөж үзүүлээд өнөөдөр сайхан явж ирэн. Зарим ч одоо өгсөн малаа үгүй хийгээ төв рүү олсон ч айл бас байж лээ. Тэгээ одоо өнөөдөр малаа өсөж үзүүлээ явж байгаа хүн бол манай энэ ч анх надаас 1 жил гэрээний тон малаа гэрээний мал аваад нэг дараа жил урд жил нь цалингаар мал дараа жил нь гэрээний мал аваад ингээ харж ирсэн. Тэр манай нутгийн маань нэг дүү Балжиньямын төрөө гэд нэг одоо нэг залуугаа одоо аймгийн сайн малчин болж явж байгаа. Малаа өсөж үзүүлээд. Тэгээ бусд нь бол яг бас охин хэмжээний өсгөл нэг хэвэн байна. Та зарим ч бас үгүйгээ төв рүү олсон ч бас усууд байгаа. Бас хэдүүдээ айдыг болжсоо. Ерөнхийдөө зод болж исэн. Зод болоод яахт бол одоо бас би тэр одоо хөдөөний амьдралд одоо 30 хэдэн жил хантайгаа мал хараад явж явахдаа бас зодны асуудал гарч ирсэн. Өхөр мадаач суур зоднд бас хаврын цагт бас хатуу цагт явуулж илвэсэн. Адуу мал маань бас явж илвэсэн. Хон ямаагач бас яаж тэгдээгээд бид хоёр бол шантарч байгаагүй. Айлтгаа малаа өсгөж үзүүлээд гэж боддог. Ямар ч гэсэн шантаад нэг энэ хэдэн малаа гүгээгээ төв рүү орчихдээ гэж бодоогүй дээ. Тэгээ. Одоо тэгээд тэр шантраагүй юм маань одоо авьяа юм уу өнөөдөр сайхан улсын авраг цол тэмдэг аваад энэ сайхан юунд одоо явж явах сайхан байна. Тэгээд нэг хоёрс одоо тэгээд манай нутаг ус маань эвэж бас сайхан түшиж явдаг болов аав ээж маань нутаг ус гэж бодож явдаг. Тий. Тэгээд манай нутгийн найд нөхөд одоо нутаг усныхаа одоо энэ улсууд цаашдынхаа амьдрал сайн сайхан ингээд хэдэн малаа өсгөж өгдөөс цаашдаа сайхан амьдрал яваасаа гэж бүгдийг ерөө өдөө малаа сайн өсгөж өгдөөд яваараа гэж хэлнэ. Тэр нь малаасаа битийн нэг залхуураад
явахгүй хөдөлмөрлөө зүтгэл явал юм төрөндөө л гэж хэлээ. Залуу малчдууд ер нь мал ер нь шантрахгүй ер нь өглөө ер нь эст босч малдаа ер нь хайртай малаа гэсэн сэтгэлтэй ер нь нэгж ер нь малаа сайн малж ер нь малаа төлөө явах юм бол хэзээ нэгэн цагт мал нь өшөнд нь буян хэсгээ ер нь өгөх гэж би боддог. Ер нь малайг бол ер нь хайрлах хэрэгтэй. Малын төлөө хичээнгөө зүтгэж малаа малж яхал байж л малынхаа ашиг юм хүртэндээ гэж. За одоо энэ нутаг усанда ерөнхийдөө нутаг усаа уул аваагаа ерөнхийдөө сайхан дахиад ингэ тэгээд уул аваагаа харагдаад ингэ сайхан явах юм бол малын буян гэдэг сайхан уул аваа хүртэл сайхан харж явдаг юм да. Тэгээ нутаг усныхаа энэ сайхан усуудаа цаашдын амьдралд сайн сайхан яваарай гэж өрөөё. Хинти аймгийн өмнөд сумын Далхын гогорч манай аймгийн алдартай яач. Өнөөдрийн баяр наамд манай дуу манай хүргэн мөн хоёр улсын сайн мачин болж ингээд төм олонтойгоо ингээд нээж баяраа тэмдэглэж явахд баяртай байна. Манай мөн хоёр болоод ер нь ажил хийцэнгүй. Ер нь хоёулаа ер нь ажилласаг аав ээж гэсэн биднийг өсөхтэй энэ мал аж ахуй дээр өсгсөн. Манайх бол надаас доош 19 байдгийг би хамгийн том нь. Тэгээ манай эмэгтэйгийн доотод наран туяа маань улсын сайн малчин болсон. Манай хүргэн мөн хоёр. Тэгээ тэмдэж одоо халуун баяр хүргээд 2 хүүн байгаа. Хоёулаа сайн малчин одоо аав ээжигээ залуучиж явж байгаа. ийм дүү нартаа одоо ажиллаа өндөр амжилт хүсье. Тэгээд ер нь дээшээ ер нь одоо улсын хошоо авраг гэл тэгээд дээшээ гаяат юм байна да. Цалан төрээрээ гэдэг хоёр дүүтэй тэгээд ажлын амжилт хүсье да. Авийн бинтер сумын зөвхөн болгон сайн байна. Тэгэхээр манай аав ишэн дугрээгийн дээр юунд малхойтой ингээд насаараа байсан суудаг юм дээ. Тэгэхээр одоо энэ өрөвс багцууд манай баяр одоо мадмадлж дэше ясанд одоо лахан мадмадлж энэ улсад хайршиг гэрэлзүүлж байсанд нь их томгоо баярлж байна. Өшөөл малхойн дэлгэрч өөрөө дэлгэрч байж халтваа гэж залбирч байна. За Хинтээ аймгийн Гурванбаян тосгон нь анх Хорхын сангийн аж ахуй Гурванбаян сум нэртэйгээр 1982 онд газар тариалангийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээр анх байгуулагдсан байдаг. Тэгээд анх байгуулагдсан цагаас эхлээд газар тариалангийн олон аваргын малчид сайжуул төрөн гарсан байдаг. Одоо Монгол улсын хошоо аварга, ургацын хошоо аварга, Гиндэнгийн Ганбаатар, Өрөншийн хошоо аварга, Гансүх, за залуу аварга, Инх болт, за тэгээд маш олон улсын аварга газар тариалангийн компаниуд байдаг. Одоо Монгол улсын 4 удаагийн аварга хурах гол компани, хошоо аварга агрын нөхөс компани, Монгол улсын хошоо аварга өндөр хаан компани гэх мэтлэнгээр газар тариалангийн салбарт бол маш олон амжилтууд аваргуудыг төрүүлсэн байдаг боловч харамсалтай нь мал аж ахуйн салбараас одоо улсын аварга малчин бол анх байгуулагдсан цагаас эхлээд төрөөг байсан. За өнгөрсөн жилийн хувьд бол манайх бол ажил хөдөлмөрийн сайхан өндөр амжилт гаргаж манай
Сүгч амтсын мөнх хоёр ах одоо Далхын наран туяагч нар маань бол одоо хөдөлмөр бүтээлээр өнлүүлж Монгол улсын аварга болсон. Энэ улсууд маань 2015 онд одоо Монгол улсын аймгийн сайн малчингаар шалгарч байсан. За тэгээд 1000 малчин болсон. Тэгээд энэ жил бол одоо улсын аварга малчин болж одоо олон төмнөө цуглуулan ингээд аваргынхаа цайлга наадмыг хийж аваад бол таатай байна. Ингээд ах эгч хоёртоо цаашдаа одоо Монгол улсын гавьяат малчин хөдөлмөрийн баатар болохыг үлзийтэй өрөөлөй өргөн төвшүүлье.